Ердөө одоо хэдхэн хоногийн өмнө энэ офшорын бүс данстай гэдэг нэг баахан юм болсон. Тэгээд та бол тайлбарсан л да. Энэ бол офшор бүс данстай байх компани хувьцааг худалдаж авсан асуудал гэж тайлбарласан. Тэгэхдээ та яагаад нэг тийм яарад энэ ингээд одоо бол хүмүүс ойлгож эхэлж байгаа шүү дээ. Та яагаад нэг тийм яарад хэвлэлийн баг хурал хийчихв? Тэрийг ер нь шуудга хэлэх ёстой гэж бодсон юм уу? Нэг хүмүүс нэг эд бүжигнаар нэг асуудлыг нэг ойлгож амжаагүй байхад нь та шууд хэвлэлийн баг хурал хийсэн шүү дээ. Ер нь бол тэр юу гэж хэлж ийм хэрэг бидэнд бол одоо нуух хаах юм уу? Буруу зүйл байхгүй учраас тэг нээлттэй байна гэдгээр л илэрхийлж байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарх нь бол тэр асуудал гараад маргааш нь юу болсон гэхээр тэр одоо Панамын цаасан дотор Баттулд гэж хүний нэр байгаагүй. Нэггээр хэлэх юм бол Баттулд гэж хүнд офшор данс байхгүй байна. Тэр мэдээлэл нь одоо урд өдөр нь гарчихсан мэдээллийг бид нар буруу ташаа ойлголт үүсэх учраас энийг бол няцаалтын өгөх ёстой, зөв ойлголтыг өгөх ёстой гэдгийг зарчмаар хийсэн. Дахин хэлье. Тэр Панамын офшор гэдэг 49 хүний жагсаалтан дотор Баттулд гэсэн хүний нэр байгаагүй, Цогтбаатар гэсэн хүний нэр байгаагүй. Тэрэнд ороод нөгөө сөрч буюу хайж үзэхээр тэр Баттулд гэсэн хүний нэрээр тэр данс, тэр компани гарахгүй байгаа. Тэгэхээр энэ бол бид энийг бол тайлбар хийж ойлгуулах хэрэгтэй гэж үзсэн. Болсон юм нь бол одоо гадаадын хөрөнгө оруулалт Монголд бүртгэлтэй. Толгой компани офшор бүртгэлтэй. Гэхдээ Монголд бүртгэлтэй, Монголд хөрөнгө оруулалт хийж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа цаашдаа хөрөнгөний зах зээл дээр гаргана гэсэн компани хувьцааг санал болгосныг 18 мянган долларын 21 сая төгрөгийн багахан хувьцааг авсан асуудлыг өөр асуудалтай ингэж хутгалдуулж тавьсанд нь бид нэр тайлбар өгч байгаа. Тэгэхээр энэ бол хувьцаа худалдаж аваад зарах асуудал. Энэ ямар ч офшортой холбоотой. Тэгэхээр энийг одоо та бол энэ хөрөнгөний зах зээл хувьцаа худалдаж авах энийг ойлгодог хүн. Одоо зүгээр жирийн үзэгчдийн хувьд бол офшор бүс данстай байх. Тэнд бүртгэлтэй компани хувьцаа эзэмших хоёрын ялгааг та тун товчхон хэлэх гэж. Ер нь бол одоо ингээд оюу толгой компани бас тэр бүсэд бүртгэлтэй компани Монгол Улсын засгийн газар 34% эзэмшиж байгаа. Тэгээ энэ 5 толгой MMC компани бас одоо офшор бүс бүртгэлтэй компани Монголын үндэсний компаниуд монголчууд хувьцааг нь эзэмшиж байгаа компани. Одоо ингээд Монголд оруулсан хөрөнгө оруулалтыг ингээд би тоогноос үзлээ л дээ. 14 тэрбум орчим доллар орж ингэж. 10 тэрбум нь гадны одоо томоохон компаниуд, янз бүрийн жижиг дунд компаниуд тэр татварын чөлөөт бүсээр дамжуулж хөрөнгө оруулалтаа хийсэн байгаа юм. Энд бол буруу зөрүү зүйл байхгүй. Ганц асуудал нь юу гэхээр энд хэрвээ хувьцаа авж байгаа бол улс төрчин байна уу, бизнес байна уу, ялангуяа улс төрчид нээлттэй их үүсвэрн цэвэр ойлгомжтой мөнгөөр л хувьцаагаа аваад тэрийг одоо борлуулад тэрийг хөрөнгө оруулалтын мэдүүлгэнд бүртгүүлээд ингээд явж явах асуудал бол өөрөө хэвийн асуудал. Энийг хөрөнгө оруулалтын их үүсвэр нь ойлгомжгүй мөн одоо нууц далд маягаар хийсэн зүйл юм бол энэ хууль зөрчсөн асуудал. Тийм учраас энэ бол буруу зүйл болно. Бидний хувьд, миний хувьд бол нээлттэй нэрээрээ өөрийнхөө одоо Алтай холдинг компанийнхаа ашгаас аваад нээлттэй хувьцаа худалдаж аваад хийж байгаа ийм зүйл цаашдаа ч гэсэн хөрөнгөний зах зээл дээр ийм үйл ажиллагаа явагдах нь нээлттэй хуулийн дагуу цэвэр их үүсвэр одоо хууль ёсны мөнгөөр хийх нь бол зүйтэй зүйл. Буруу далд нууц бохир мөнгөөр хийх юм бол энэ хууль зөрчсөн асуудал гэж хэлж байна.